За, өөрөө сайн уу? Сайн. За, хазэн уу? За, сайн. За, ингээ ойлаа. Одохгүй би ингээ тохируулаа ингэ дуусгалаа байсан. Түрүү би бас хэлжсэн те. Өнөөдөр өглөө гой талархах тийм гой мэдрэмж авсан. Энд офс дээр ирдэлтэй. Тийм үйл явдал болов. Тусан. Яг нөхөртөө гэр бүлийн хоорондоо талархлаа. За. Хэлмээр байна. Манай өмч босч ирэнгуутлаа надад хамгийн түрүүнд зөвгийн балтаа бас. Ер нь аль нь ч төрүүлж бас нэгэндээ өгдөлтөө. Гэхдээ өнөөдөр манай үний ээлж исэн. Тийм. Бас ээлжтэй тий. Ээлжтэй. Гэхдээ яг өнөөдөр би гэсэн нэг ээлжгүй л тий. Аль төрүүлээд босна л ерөөхдөө нэгэндээ өгдөг. Тэгэхээр хандаа талархлаа. Илэрхийлэндээ. Өнөөдрийн үед. За, окей. За, энийг асууж байгаа шалтгаан бол мэдээж одоо би нөгөө агентуудтай байнга хэлдэг те дундаж хүний жаргал зовлон ижилхэн те асуудал бэрхшээл бол үлдэж тулгардаг. Гэхдээ бас нөгөө талархж байгаа тэр зүйлсээ эсвэл өөрт нь байгаа сайн сайхан зүйлсээ бас санаж явах нь эргээд энэ бүгдийг давах хүнд хүчийг өгдөг гэх те. Тэгэхээр өглөө болгон одоо босоод одоо тэр зүйлээ бодох хэрэгтэй гэд. Тий. Одоо сүүл үед их яриад байгаа те. За тэгээ асууж байгаа шүү те. За ингээ сайхан юм бодсон юм чи хоёлаа сайхан лайв эхлэе те. За тэгээд Kiwi Mongolia-гийн хувьд бол одоо лайв хийгөө баг жил болсон байна. За тэгээ одооноос буцаад одоо лайв шоу руу орно. За тэгээ өнөөдөр эхний зочин байна. Манай Keller Williams Mongolia-гийн одоо шилдэг агентуудын нэг одоо бид нар бол үүрээ гэж дууддаг тий. За үүрээ маань оролцож байна. За үүрээ товч танилцуулахад за Монголын үйл хөдлөх хөрөнгийн савдын баг одоо агентуудын анх тэгштэй нэг гэж хэлэхэд болох бах тий. За тэгээ яванд энийг тодруулна. За өнгөрсөн жил Kiwi Mongolia-гийн 24 оны шилдэг 8-т орсон тий. За тэгээ 2025 онд одоо агентийн удирдлагын зөвлөлийн гишүүн гээд бас компанийн удирдлагын төвшөнд ингээд оролцоод явж байгаа. За ийм агент байна. За тэгээд эхний асуулт мэдээж өөрийгөө маш товчхон танилцуулаач. Ер нь өөрөө надад 20 асуулт байна. Тэгээ хоёлаа аль болох бүгдийг нь явуучмаар байна. Окей. За тэгэхийн тулд чиний талаас бас аль болох товчхон хариулахгүй бол хоёлаа 2-3 цаг суух юм болно. Урт болчихгүй дээ. Монгол булганы 100 эрхэм шиг юм болно. За тэгэхээр бас хүмүүс одоо орчин үед бол тийм удаан сонсохгүй те. Тэгэхээр хоёулаа хурдан шуурхаа явъя гэж бодож байна. За тэгээд өөрийгөө нөгөө товчхон танилцуулаач. Одоо хаана төрсөн, одоо аль сургууль сурсан, ямар мөрөгчлөлтэй те гэдэг нэг товчхон сайхан явчих. За би ч өөрөө яг Сэлэн анги Алтан булаг суманд буюу хил дээр төрсөн хөлт. За хил дээр төрсөн. За аль ерөөхдөө яг ууг охин. Тийм тэгээд ороо нэг эмэгтэй дүүтэй. Тэгээд Сэлэн аймгийн 3 дугаар 10 жилийг 2005 онд төгсөөд за тэгээд Гитэмсийн ерөөхдөө нэг салбар сургуульд яг тухайн үед бол яг өөрийнхөө сонирхолгүй мэрэгжил гэх юм уу да программистийн анги аваад тэрэндээ ерөөхдөө 10 онд төгсөөд тэгээ 12 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн бизнес удирдлага хүний нөөцийн ангид дахиж бакалавраар сураад тэгээд төгссөн 14 онд төгссөн. Мэргэжил маань ерөөхдөө юм. Гэхдээ яг нөгөө хүний нөөцөөр бол ажиллаагүй. Тийм тэгээд яг үйл хөдлөлийн салбарт ерөөхдөө ажиллаад хүний нөөцийн мэргэжлийн ажлаа хийгээгүй ингээд явсан. За 2 сургууль төгссөн. 2 сургууль төгссөн. Тэгээд тэр мэргэжлэр бол ажиллаагүй. За гэхдээ үйл хөдлөлийн салбар агентийн ажил чинь баг л хүний нөөц шүү дээ. Тий. Хүнтэй л ажилтдаг бизнес шүү дээ. Ерөөсөө л хүн. За түрүү хэлсэн те одоо Монголын үйл хөдлөлийн салбарт бол хэдэн жил вүлээ? За одоо яг 18 дахь жил. 18 жил. За 18 жил бол ялчгүй одоо анхны агентуудын нэг бош таарах бах. За яаж яваад энэ үйл хөдлөлийн салбарт орчваа? Тэ? За энэ нь бас их сонин төвхтэй. Ер нь бол яг үйл хөдлөлийн салбарч гэж бас анханаас ер нь мэдээгүй. Тэгээд оюутан болоод нөгөө оюутнууд чинь зуны амралтаараа ажил хийгээд тэ нөгөө мэдээж сургалтынхаа төлбөр дээр эцэг эхийнхээ одоо санхүүгийн өндөр тусламж болох зорилгоор би чинь нэг зуны амралтаараа ажил хийх гээд бидний үед чинь нөгөө зар мэдээ сонин гэж их байдаг байсан. Зар мэдээ сонин дээрээс зар хайж агаад туслах ажилтаа авна гэсэн зараар одоогийн уртцаагаан дээр очиж исэн байхгүй юу. За туслах ажилтаа. Тэгээд очисон чинь Осмо гэж компани байгаа. Уртцаагааны 4-р корпусны 3 давхурт байдаг юм а ирээд уулзаарай гэд. Тэгээд ороод уулзсан. Тэгээд ямар ч байсан туслах ажилтан хийн. Ийм ажил үргийн хуваартай гэд намайг анкет бөглөчих гэд. Тэгээд анкетаа бөглөөд явсан. Над руу залгах хичээ залгаагүй. Тэгээд би бүр өөрөө ирсэн байхгүй.
яасан юм болоо гэсэн чинь за одоо өнөөдөр хүрээд ирээ гэдэг. Тэгээ намайг шууд ажилд авч ирсэн. Тэгээд ажилдаа ороод явж явах хугацаанд би яг үйл хөдлөлийн салбар юм байна гэдгийг ерөөхдөө мэдсэн. Тэгэд чинь би одоо дөнгөж 1-р курсээ төгсчихсэн жоох хүүхэд байсан. Тэгэл айгүй гоё юм хувцлалттай тий гонж өмсөд хар цүнх бариад ингээд нэг нүдний шил өмсөд ингээд гоё ах хичнэр миний хажуугаар яваад идвэсэн. Тэр ерөөхдөө намайг яг энэ ажлыг тууштай хийх ч юм уу тий ямар гоё ах хичнэр вэ гэж ерөөхдөө тэр хүмүүсийн ингэж одоо бахархаж энэ хүмүүс шиг болох юмсан гэдэг сэтлийг хамгийн дунд төгс юм болов. Тий. Тэгж л одоо энэ ажлыг хамгийн анх эхлүүлсэн бэ. За яг зорчж очиагүй тий. Ер нь нэг ажил хийж бодоод байсан биз дээ. Сургалтын төлбөртөл одоо нэмэр олъё гэсэн зорилгоор л зуны амралтаар л коуч явал орсон да. За яг хоёлаа энэ талаар өмнө бас нэлээд ярилцж байсан. Тэгээд бас сонирхолтой тийм түүхэж ярьдаг те. Одоо жишээ нь анх зуршил хийхтэй. Одоо жишээ нь нөгөө нэг одоо шууд сертификатыг аваад одоо СЭФ-д хийждэг ч юм уу те. Яг анхны тэр зурчлалын одоо ажил тухайн үед 18 жилийн өмнө те ямар шүү байсан талаар бас нэг сонирхуулаач. Яг саяны хэсгээ жоохон тэр бол аюул сонирхолтой. За ерөнхийдөө Осмоч нь Монголын хамгийн анхдагч үйл хөдлөх хөрөнгө зуучлалын компани гэгдэх байх. Яг Осмог байгуулагдахад бол бас нэлээд хэдэн тэнхлэг зууч, Улаанбаатар Properties одоо юу гэдгийг тэрний дараа Mongolian Properties гэдэг ерөнхийдөө араас нь л гарч ирсэн л те. За тухайн үеийн бол яг хуу миний ажиллаж исэн компани бол онцгойн ирээдэг гэсэн. Одоо бидний хэлдгээр. Тэр нь яг тэгэхээр онцгойн гэхэлэр яах вэ? Одоо тухайн үйл хөдлөх хөрөнгийн гэрчлэгийг нь бүр ерөөхдөө гэрээ хийхэд хавсаргаад авчдаг гэсэн. Аваад СЭФ-д СЭФ-д хийхдээ. Бүр их хуваар нь тий. Тэгэл яг тэгж хийж яхад яах вэ гэхээр хүмүүс чинь яалтчихгүй л те бүр ерөөхдөө өөр хүмүүст өгөх ч юм уу эсвэл найз нөхд хамаатан садандаа өгөх ч юм уу ийм шаардлага гарахад манай шимтгэлийг өгж иж манайхаар дамжуулж иж тэгжиж тухайн одоо процесс явагддаг байсан. Тэгээд л би одоо яриад одоогийн бидний ажлын хажууд бол бүр үнэхээр те яг нэг үеэр ярих юм бол жоохон хүчээр гэх юм уу те тэгж хийдэг байсан юм уу? Тийм. За тэгээ ямар ч юм эхэлж явахдаа бол мэдээж янз бүрийн сонирхолтой түүхүүд байдаг те. Тэгээ хөгжлийн шатанд чи явж байгаа шүү дээ. За 18 жил гэдэг чинь ер нь бас яг ямар ч одоо салбарт урт хугацаа шүү дээ. Тэгэхээр яаж юм 18 жилийн салбарт байваа? За ер нь бол яг эхлээд би энэ мэргэжилтэд яг анх хийж эхэлж байхад бол маш их дурлж ийсэн. Маш их юм сурах юм байна тий өөрийгөө хөгжүүлэх боломжтой юм байна гэд. Гэхдээ стил яг намайг Осмод ажиллаж байгаа хугацаанд бол бид нар нэг тийм айхтар суралцаад ах юм бол байхгүй. Барилга хот байгуулалтын яамнаас Чонон бүрт гээд компани хоёр нэгдээд 45 хоногийн сургалтанд бидрийг суулгадаг байсан тухайн үед. 45 хоног шүү. Маш урт хугацаа. Тэгжээж риалтар гэдэг цолыг авдаг гэсэн байна. За тэгээд сурж явах хугацаанд яг хөглөөрөө нөгөө бүх юмнаа ингээд системчлээ сурна, барилгын тухай, хийцлийн тухай тий одоо газрын тухай гэл ингээд яг нэг хичээлийг бараг 7 хоног сурдаг. Тэгжээж энэ мэргэжлийг эзэмшдэг. Ерөнхийдөө нэлээд чанартай сургалт тухайн үедээ би ер нь бол авсан. Тэгээд ийм сургалтанд сууж явах явцад ерөнхийдөө маш их сонирхолтой санагдчихсэн. Анх би одоо тэр нөгөө туслах ажилтан гэжсэн шүү дээ. Тэгэхэд ордоор гэж нэг яриад гэрчлэгээ гэж нэг яриад би энэ хоёр өөр юм байдаг юм гэж хүртэл тийм бодолтой л анх энэ салбарт орж исэн. За тэгэл нөгөө сургалтандаа суугаад маш их зүйлийг сурж авал за ингээд ямар ч исэн нэг нэршилтэй юм байна тий. Одоо тэгэл маш олон зүйлийг ингээд сураад эхлэхээр энэ мэргэжилт улам хайртай болж эхэлсэн. За тэгээд яг тасралтгүй би чинь 12 он хүртэл Осмогд эхлээд туслах ажилтнаар орсон. За тэгэл туслах ажилтнаар ороод манай удирдлагууд бас их мундаг хүмүүс байсан. Надад яг хөглөр нөгөө за ингээд чамайг ерөнхийдөө ингээд анзаарч ажиллалаа тий. Чамд ийм санал тавья. Чамайг ингээд мэргэжлээ чи өөрчлөөд ийм сургалтанд суулгаад риалтар болгоол чи чадах уу гэдэг надаас асуултыг асууж байсан. Тэгээ би чаднаа гэд тэгээ сургалтандаа сууж гарч ирээд менежерээр хамгийн хороод тэгээд энэ 5 жилийн хугацаанд дотор тасралтгүй ажиллаж байхдаа би цуслан борлуулалтын албаны ахлах хүртэл ерөнхийдөө дэшилж тэр компанид ажиллаж исэн. Тэгэл 12 оноос гараад за нэг хуваараа хийжүүл болчих юм шиг мэдрэмж төрөөд хуваараа бас нэг хөлөдлөгийн зурчлалын компани ээж үзсэн. За нэг жил гарсан явсан. Хүн болгоно л боддог бод. Агент үнэл бодлоо. Агент үнэл бодлоо. Тэгээд тэгэж яваад за яг нэг 13 он билүү дээ нэг их хямрал болсон шүү дээ. $1 1200 ажгаад огцсон өсвөл 1750 болоод
яг тэр их хямралаар бас үнэхээр яг боломжгүй болоод тэгээ ээжийнхээ ажлыг хийгээд тэгээд нэг төр завсарласан яг энэ бизнесээс. Тэгээд төр завсарлаад яг багаагаа гаргаад 17 онд байж хаад Remax яг Монголд орж ирсэн байсан. Тэгээ би анх Remax-ыг ерөөхдөө юм үйл хөдлөлийн юу гэж мэдээгүй нэг юм пастор мастер юм нөхөө сүмийн ажилтан шиг надад хамгийн харагдсан байхгүй юу. Тийм тэгээд энэ хаанхын хүмүүс юм бол манайх чинь жок хөтөдөг гэсэн. Тэгээ жок яг Норжинга тудалдааны төвийн тишээл ингээл хар цүнхтэй улаан зангаа зүсэн хүмүүс л ороод идэг гэсэн. Тэгээ ч ямар санаа юм бэ нэ номлогч пастор мастер Иесусийн хүмүүс л юм байна даа л гэсэн ойлголт дотроо авчаал явж ирсэн. Тэгээд за ер нь бол яг би бас яг нэг удаан гэртээ сууж чаддгүй төрлөө юм бэл. Тэгээд яг сонирхоод байсан чинь Remax гэдэг юм гадны франчайз хэрэгтэй юм үйлдвэрлэлийн компани орж ирсэн гэдэг. Тэгээд судлаад би Remax-д орж ирсэн. За ерөнхийдөө бол нөгөө карьерийнхаа түүхийг яриа авчлаа тий. За тэгвэл энийг яриад хоёлоо дуусгая. За тэгье. За одоо бол Keller Williams-ийн одоо хамтран ажиллаад ингээд 2-3 жил болж байна тий. За ингэж энэ салбарт ингээд одоо осмос ингэж явсаар агаад за тэгээд Kevi дээр ирлээ тий. За ер нь ягаад Keller Williams-ыг сонгов? За тэгээд би нөгөө Remax-ыг сонгосон шүү дээ. За Remax-ыг сонгоод байж хаад яг хөглөөрэ мэдээж осмоогоос харьцуулах юм бол бүр шал өөрөсөн. Одоо нөгөө гэрчлэгээ мөчлөлээ авдаг ч юм байхгүй тий. Яг л нөгөө агент хүн өөрөө бие даасан бизнес эрхлэгч гэдгээрээ бүх юмаа өөрөө хийдэг тий. Тэгэхээр би нөгөө хуучин арга барилаасаа өөрчлөгдөх шаардлагатай болсон л та. Яг ихний 1 жил ялангуяа надаа. Тэгээ маш их хэмжээнд өөрчлөлтийг өөртөө гаргаад ингээд ажиллаа гэдэг ингээд явж ирсэн. Стил яг тухай төвхт маань бас бага байсан. Тэгээ яг нөгөө ажил руугаас нэг 100% анхаарч чадаагүй. За тэгээд одоо яг урсгалаараа л нөгөө ажиллаа гэрээ үр хөвгтүүдээ гээд ингээд нөгөө ээжийн ажиллаа ингээд бас орхигдуулж чадахгүй ингээд яваадсан. За тэгэл Keller Williams-ыг бол яагаад сонгосон бэ гэхэлэр мэдээж одоо агент хүний ингээд бие даасан бизнес эрхлэгч болоод ирэхэд нөгөө маркетингийн зардалтай төсөв бүх юм өөрөөс гардаг. За тэгээд энэчээс нөгөө хуваалтын систем надад маш их таалагдаж ер нь хамгийн анхны сонгох шалтгаан тэр болж орж ирсэн. За агенттай илүү ашиг өндөр ашиг байрладаг тий. Тэрийг бодож би бол хамгийн анх орж ирсэн. Гэхдээ орж ирээд бол тэрнээс илүү одоо найрсаг хамт олон тий. Соёл одоо нөгөө би байх ёстой газараа байгаа юм шиг мэдрэмж төрсэн. Илүү нөгөө ирсэн юм шиг тий. Тийм яг нэг чиглэлээр ажилласан ч гэсэн 3 өөр байгууллагт бас ажиллаад үзэж байгаа байхгүй энэ хугацаанд. Тэгээ хамгийн одоо өгөөжтэй хамгийн миний одоо байх ёстой газар л одоо яг Keller Williams болчиход байна. Яг өнөөдрийн үед тэгээ цаашдаач бас байсаар л байх бах. За окей. За баярлалаа. За одоо хоёлаа нөгөө ерөнхийдөө нөгөө товч түүх явуулчлаа тий. Одоо энэ дунд нь жоохон детальчлаад гоё асуултууд асуунаа. За ингээ асуултуудаа эхлэн. За үйл хөдлөх хөрөнгийн агент хийхэд одоо хамгийн сайхан нь юу вэ? За хоёлаа ярьсан тий. Одоо бас 20-од асуултаа учраас бас хурдан оновчтой хоёлаа хариулаа явшээ. За үйл хөдлөлийн агент хийхээ одоо хамгийн сайхан нь юу вэ? За мэдээж хүнд туслана. Одоо ер нь бол мэдээж яарсан сандарсан ч юм уу яг энэ зах зээлийн одоо тий үнийн судалгаа байхгүй хаана юу ахаа мэдэхгүй маш олон юм дотор төөрөгдөж байгаа хүмүүс бид нар хамгийн түрүүнд зөв одоо сонголт хийхэд тусалдаг. Тэгээ одоо тусалж байгаа нь л ерөөхдөө их гоё доо. Заавал одоо тэр хүнийг одоо юу гэдэг мөнгө гэж харах биш те. Илүү одоо зөв сонголт хийгээсэ. Тэр мэдээж одоо олж байгаа мөнгө маш хэцүү одоо тий байдлаар цуглуулж маш их хугацаа орж иж олсон мөнгийг зөв зарцуулаад зөв юм хөрөнгө оруулалт хийчихвэл дараа нь надад баярлах болов тий. Дараа нь дахиад надаар үргэлжлүүлнэ. Дахиад би нөгөө харилцагчтайгаа олон жил харилцаатай байна гэдэг л хамгийн гоё. Ер нь бол маш туслал ер нь хамгийн гоё. Хүмүүс туслаад тэгээд тэр хүн одоо бас яаж баярлж байгааг тий. Ер нь юм авах гэдэг чи хэцүү шүү дээ тий. Ер нь сонголт хийн гэдэг ялангуяа. Ингээл бодлого утсан авсан ч гэсэн хүн чи одоо ингээл нэг дарамттай байдаг шүү дээ. Зөв юм шиг буруу юм шиг. Буруу сонголт хийчихвээ гэж таахгүй юм шиг та. Гэтэл ингээ орон сууц зөв хөдлөх аавнууд бол өөрөө их мөнгөний асуудлаар ирдэг тий. Тэр хэмжээний ингээд хүнд айц дарамтыг бэлцээ эрсдэл бодогддог шүү дээ тий. За тэгэхээр энэ ингээд туслах байна. Окей. За одоо нөгөө талд нь үйл хөдлөх хөрөнгөний агент хийхэд хамгийн хэцүү нь юу вэ? За яг хөө хэцүү зүйлүүд бол маш их гардаг. Дийлэн процессын дээр тий одоо яадаг чинь гэхлээр яг би одоо өөрийнхөө явахад анхныхаа юмнуудыг ярих гэдэг нь л да хэцүү байсан. Одоо бол яг гэхлээр сунгаа амархан ч юм шиг болчихсон. Анх бол тийм мэдээж нөгөө мэдхгүй зүйлүүд маш их байдаг гэсэн миний хувьд.
Тэгэхэд бол надаас яг нэг тийм хуулийн мэрэгчлээ нэг аюу айхтар клиент таарч ирсэн. Тэгээд тэр хүнээс би бол ерөөдөө жоохон айжсэн. Яа тэгэхээр чи тэгэх ёстой, чи ингэх ёстой гэдэг байдлаар нөгөө миний мэдгүй зүйлүүдийг маш их гаргаж ирж ирсэн учраас яна би одоо энэ дээр ингээ алдаад те дараа нь ямар нэгэн байдлаар энэ хүн намайг одоо юу гэдгийг чи ажилла буруу илаа гэдэг байдал үүсэх үедээ гэж хамгийн их айжсэн. Тэгэхээр нөгөө мэдгүй зүйлээ хийх нь жоохон хэцүү. Мэддэг болчвол энэ бол аюу амархан. За нөгөө амархан болох хүртлээр бүх юм хэцүү байдаг тийм. Тэгээ агентийн бизнесийн хувьд бас нэг зүйл нь олон талын мэдлэг шаарддаг тийм. Хуулийн мэдлэг, санхүүгийн мэдлэг тийм. Одоо бичиг заасны мэдлэг өөр юу гэдэг. Дорож одоо юу гэдэг штэ. Би нөгөө сургалтын дээр орж исэн дорож нэг 20 мэрэгжлийн тий ямар ч байсан бүр дээд зэргийн мэддгүүч гэсэн ерөөхдөө нэг зах цухаас нь мэддэг байх хэрэгтэй. Тодорхой хэмжээний нөгөө хүмүүстээ мэдээлэл өгчдөг байх хэрэгтэй. Тэгэхээр ингээд маш олон төрлийн ур чадварыг эзэмших шаардлагатай бас болдог шүү дээ. За тийм ээ тий. За дараагийн асуулт. За таны хамгийн том дийл юу байсан бэ? Энэ түүхээ бас яриач. Хамгийн том гүйлгээ, хамгийн том шимтгэл, хамгийн том үнийн дүн тий. За хамгийн том өндөр үнийн дүнтэй гэх юм бол ерөнхийдөө осмод хийж исэн. За тухайн үед чинь объект нь 5.5%. За тэгээд ингээ бас ингээ төвийн шимтгэлүүдийн хувьд арай өөр байдаг гэсэн. Туслан гэхэд 10% авдаг гэсэн бүр. За тэгэхэд би нэг хороолт модны хоёрт байралтай нэг тоосгон 6 давхар объектыг худалдаж исэн. Тухайн үед тэрбум 250-аар худалдаж исэн. Тэр маань 11 онд байсан баха. 11 оны тэрбум 250. Тэгээд тэрний 5.5 гэхэд бол нэлээд өндөр байсан. Тэгээд реферал гүйлгээ гаргаж ирсэн. Реферал гүйлгээг бас дэмждэг байсан. Хамтын гүйлгээ. Тэгээд тэр гүйлгээ маань ерөөдөө яг тухайн үеийн хамгийн гар дээр хэдийг авч ирсэн. Гар дээр чи хэдийг авч ирсэн бэ? 5.5 гэхэр чинь хуваагаад бараг 17 сая маяг авч ирсэн санагдаж байна. Тэгээд энэ чинь бас нөгөө компани тим хувьд шимтгэл авдаг мөртлөө агентууд нь бас арай өөр хуваалцтай гэсэн байхгүй. Баг мэдээж баг байсан баг тийм. Тэгээд 17 сая төгрөг аваад надад бол бас айгүй л их хэмжээний мөнгө санагдаж ирсэн. Чи гэхдээ өнгөрсөн жил хэдэн тэрбумын гүйлгээ гарлаа хамтарсан гүйлгээ? 3.7. 3.7. Энэ чинь одоо орчин үеийн хамгийн том гүйлгээ. Орчин үеийн бол тийм хамгийн том. За тэрийг бас нэг хэлээч. За яг өнгөрсөн жил шүү дээ. Тийм Сөүл Плазагийн 2 давхарт бас рестораны талбай 3.7 тэрбумаар бас реферал гүйлгээ капер их мөнгөтэйгээ гаргаж ирсэн. Бас аюулгүй нэг шандас шаардсан. 100% кэш гүйлгээсэн учраас нэлээд одоо ур чадвар те тесвэр төвчээр агентнээс гарах юмнуудыг бүгдийг гаргаж тэр дийлийг хийж ирсэн. Яг 2 сарын хугацаатай. Нийт шимтгэл нь 3.1 3% байлуу те. Тийм 3.3. Тийм 118 сая. 118 сая коммерчл ажилласан байна. Яг хуу шимтгэлгийн хувьд бол хамгийн өндөр үнийн дүнтэй нь бол тэр байгаа. Тэр байсан тий. За, окей. Good. За. 3.10 та. Тий. За, түрүү нөгөө кевид орж ирээд зөвхөн шимтгэлээс гадна бас ингээд гоё юмнууд байна. Гэртээ ирсэн юм шиг санагдсан гэсэн тий. Keller Williams-ийн соёлуудаас чиний хувьд хамгийн дуртай соёл нь юу вэ? Өдөрт 7 хон тэрэх. Өдөрт 7 хон тэрэх. За, яагаад? За мэдээж нөгөө нэг ямар ч стресстэй байсан ч гэсэн тий манайх ингээд нөгөө офисын хаалгаар орж ирэл мэдлэгтэй л бид нар нэг тэрвэрдэг. Тийм тэр нь ерөөхдөө яагаад тэгэхээр хүнийг нөгөө нэг чин сэтгэлээсээ тэрвэрнэ гэдэг чинь яагаад ч юм ямар ч ууртан хүн гэдэг тайвшраа зөөлөрчдөг тийм байдаг юм байлаа. Тэгээд ямар ч тэрвэрлэлт бол ерөөхдөө аюу гоё соёл. За өнөөдөр хэдэн хүн тэрвэрсэн байна? 2 хүн тэрврээд байна одоохондоо орж ирээд. Дотоо байна одоо тэрвэрээс гэдэг. Окей. Тийм. За тэрвэрлэлт бол гоё. За гоё тайвшруулж итгэл төрүүлэх. Итгэл бий болгох гэдэг тийм. Тэгээд бас нэг би танд хэлж ирсэн шүү дээ нөгөө. Бид нар чинь нөгөө том үнийн дүнтэй дийл фейлтгэхээр доорош нэг 3 өдөр ч юм уу те ингээл өмнө нь бол эмордог байсан бол одоо л надад 30 минут хангалттай болчихсон гэл тий ярьж исэн. Энэ одоо байдаг л асуудал шүү дээ тий. Харийнхаа ажил руу би газ орох хэрэгтэй юм биш үү гэдэг тийм ерөөдөө соёл тий тиймэрхүү одоо юм надад маш их таалагддаг. Яг тэгэхээр би өөр газар байсан бол стил одоо нөгөө эмор 3 хоног 7 хоног тий ингээл ажиллаа ихгүй бүр л энэ одоо ажиллаа хойшлуулаад байх байсан юм билэ. Одоо бол миний ажлыг тасалдахгүй айгу гоё яваа нь бол 30 минутаас илүү эморохгүй шүү тий. Бидний одоо нэг бас нэг гоё соёл. За тий. Окей, яг энэ яг асуулт нараа хооgur байсан. Гэтэ өөрөөр асууч. Ер нь бол агентийн амьдралд бол энэ фейлт гэж бид нар ярьдаг тий. Одоо ингээд зарим тохиолдолд бүр нотротоор ороод фейлтдэг тохиолдол байдаг штэ.
За тэгээ мэдээж хүн л болсон нэвчлэн ингээд нөгөө авах шимтгэлээ тооцоод өөрчлөөд баг үрээд ингээд зарцуулсан байж тийм идэг. шүү дээ. Тэгсэн ингээд ийм эцсийн эцэст комисшн орж ирэх хүртэл бид нэр ер нь бол яг 100% итгэлтэй байж болдгоо те. Тэгэхээр ер нь ингээд тийм одоо том ер нь фейлсний дараа те одоо яг болондоо гэсэн дийл нь болоогүй. Тэр үед одоо ямар нэгэн хэмжээний одоо тэр чинь одоо хэцүү шттэ. Ямар ч хүний үед те орж ирнэ гэж төлөвлөж ирсэн одоо орлого нь орж ирэхгүй байхаар. Тэгээ энэ үед ер нь энийг яаж давдаг вэ? За өмнө нь ч бол одоо ингээд өөртөө юу гэж хэлдэг ч юм уу эсвэл ямар нэг юм хийдэг ч юм уу те. Яг бол энэ бүх агентийн зовлон багхгүй. Тийм шүү дээ. За өмнө нь бол тэгэл гэртээ суугаад гэрээсээ гарахгүй юмар л те 3 4 хоногнол ингээл өөрийгөө тусгаарлал ингээл айгүй сүртэй юмардаг гэсэн бол одоо бол яг хөө гэхээр бас л ингээ амьдралын байдал юм шиг хүлээж авч байгаа. Айгүй бүх зүйлийг байгаар нь хүлээж аваад би хичээсэн шүү дээ те. Хийсэн бүх зүйлээ чадгаар нээсэн. За үнэхээр л болохгүй байсан юм бол би дараагийн түвшинд яах хэрэгтэй вэ? Сая яг юун дээр алдчих вэ? Юун дээр болоогүй юм те. Тиймэрхүү юм жоохон анализ хийж бодож аваад тэгэл дараагийн түвшин рүү тэр дахиад байгаа хгүй надаа. Тэгэхээр дахиад өөр клиент, дахиад өөр харилцагч, дахиад өөр кейс, дахиад одоо юу гэдэг нэг дийлэн процесс руу хурдан хугацаанд шилжиж орох нь айгүй зөв юм байна гэж юу нь бол ботсон. За. Окей, сонсгон нэгдүгürt бол энэ бол агентийн амьдрал угаасаа байдаг зүйлийг өөртөө хэлдэг. Өөртөө хэлэх. Тэгээ ганцхан би фейлдээд байгаа юм шиг угаасаа бүх одоо хийж байгаа агентууд ийм зайлшгүй байдаг. Хоёрдугаарт нь болохоор окей, дараагийн дийл байгаа шүү дээ. Ингээд энэ хамгийн миний амьдралын хамгийн сүүлийн дийл шүү дээ. Дийл бол биш гэж дараагийн дийл байгаа гэдэг. За яг иймэрхүү байдлаар өөрийнхөө сэтгэл зүг тийм маш сайн удирддаг болсон. Тийм дараагийнхаа шат руу хурдан ордог болчихсон гэх юм уу? Хурдан цаг алдахгүй. Тийм цаг алдаад лах юм бол одоо тэгэл тэр цаг урсаад л байна. Тийм учраас нөхцөл байдлаа ойлгоцсон л бол дараагийнхаа нөхцөл байдал руу гяс орох хэрэгтэй юм байна. Бас нэг зүйл сая харлаа. Би өөрийнхөө хийх юм хийсэн. Хамгийн бестээ хийсэн тийм чадах чинь нэг тэгэхээр болох юм гэж байна, амьдрал болохгүй юм гэж байна. Чи өөрөө ингээ юм дутуу хийсэн бол бас нэг харамсалтай тийм. За би тэрийг хийчихгүй яа, энэ хийчихгүй. Зөв өөрийнхөө зүгээс хамгийн бест хийх юм хийсэн бол одоо тэгээ болохгүй юм одоо яалттай тийм. Ер нь бол яг ямар ч дийлэг бол мэдээж агент хүн болвол те болгохын төлөө л явна штэ. Тэгээд яг үнэхээр болохгүй байгаа зүйлийг бол тэгэл болсонгүй гэж ингээл шантрахаасаа илүүтэйгээр өөрхөн чадах чинь бүх зүйлийг хийсэн л бол тэр одоо болоогүй л бол дараагийнхаа зүйл рүү маш хурдан л орох хэрэгтэй гэж ер нь бол зүйл. За ер нь наа чинь бол зөвхөн энэ дийл биш, ер нь амьдралын зарчим тийм. Чи өөрийнхөө хувьд хийн гэж бодсон зүйлээ хамгийн сайнаар хийж чадсан болвол тэгээ дараа нь болохгүй байсан ч гэсэн за би хийх зүйлээ хийсэн гэдэг. Нэг дутуу хэцүү үед бол дандаа нэг юм үлддэг шүү дээ. Ингэждэг ч байж, тэгчдэг ч байж. Тэгсэн бол ингэх байсан ч юм уу гэдэг. Харамсах зүйлгүйгээр л ерөөдөө бүхнийг оролдоод үзэх хэрэгтэй. Дийлээр ч гэсэн бас ялгаагүй. Гоё зарчим байна. За 2025 оны хувьд одоо ер нь ямар зорилготой байна? Одоо агентийн бизнесийн хувьд энэ талаасаа бас сонирхуулаач. За 2025 оны хувьд бол би одоо яг агентийн удирдлагын зөвлөлдөө орчихсон байна. Надад одоо 18 жил болсон хэдий ч гэсэн бас сурч мэдэх зүйлүүд бас өдөр болгоно л гарч ирдэг те өөрийгөө хөгжүүлэх шаардлагатай байна. Цаг үетэйг нийлж алхах хэрэгтэй байна. Тийм учраас агентийн удирдлагын зөвлөлдөө орсон байгаа маш олон том ивэнтүүдэд бас гар бие оролцсон. Энэчнээс бас олон зүйл сурах бах. За тэгээд админ авъя гэсэн ерөөдөө маш том бодолтой байгаа. Яг тэгэхээр би өөр ингээд агентийн удирдлагын зөвлөлд орчиж байгаа учраас яг арын нөгөө нэг гэрээний ажил те нөгөө нэг бусад ажлуудыг би үндсэн админтай болчвол бас ингээд нэг хүн биш хоёр хүн ингээд явах юм бол миний ажлын бас бүтээмж бас нэмэгдэх юм болов гэсэн бодолтой байгаа. За зөв ер нь админ аавнууд ч өөрийнхөө багийг бүрдүүлж гэж байгаа үг те. Франчайз бизнесийн нэг онцлог бол одоо Kiwi-гийн нэг одоо энэ зарчим бол те та өөрөө компани дотор өөрөө компани байгуулад ингэж ажиллах болцоотой те. За тийм төвшөнд өөрийнхөө багийг бүрдүүлж ингэж ажиллах болцоотой байдаг. За тэр ч утгаараа бид нар энэ жилийн 6 сард болдог ревишн те. Тэгээ манай одоо сургалт нэтворкингийн ивентээр яг энэ одоо багийг хэрхэн байгуулах вэ те багаар хэвлэн ажиллах вэ гэдэг талаар бид нар ингээ онцгой Америкаас те туршлагатай коуч сургагч хүн сурж байгаа. За тэгээд энэ сургалтын дараа илүү энэ ингээ тодорхой болох баг те илүү яаж явах хэвээр.
Тэгэхээр чиний хувьд бол бас өөрийн ирээдүйд багийг байгуулад те ингээд илүү нөгөө бизнесийн төвшөнд хөгжүүлээд явах болцоо бол гарнаа гэж бол харж байна. За дараагийн асуулт. За яг агент хийж явж байгаа зүгээр нэг үнэхээр нэг хөгжилтэй тохиолдсон юм санаж байвал тэрийг бас хуваалцаач бас сонирн болов те заримдаа бас сонь юм болдог штэ. Болно. Одоо ингээл ярина гэвэл одоо ингээл маш олон юмнууд байдаг. Яг нэг ганц нэг сонирхолтой үнэхээр нэг юм байвал те. За ингэж юм одоо нөгөө би чинь яг Осмод ажилладаг байхдаа нөгөө цуслан дээр төлхөө ажилладаг. Тэгээ нөгөө манай цуслан чи яадаг гэхээр нөгөө хаягжилт байхгүй, тоот хаяг маяг байхгүй. Одоо хэрвээ орон сууц болвол тэгээ тодорхой хэмжээгээр тэдгээр орны тэдэнд давхар тийм хороо энэний хажуудыг хилчдэг. А гэтэл нөгөө цуслан дээр тийм байдгүй. Тэгсэн чинь нэг ихч надаас нэг цуслангийн хаус үзэх гээ. Тэнд нь очсон байна гэж болдгоо. Гаднаас нь ч болохоо харчээ гээ. Тэгэхээр за би танд ямарсан заагаад өгье гээ. Тэгээ нөгөө ихч маань заагаал явжсэн. За ихчээ та наад гудмаараа ороод зүүн гар иргэн гутлыг улаан дээртэй тоосон байж байгаа. Тэргээр баруун гар иргэн гутал дахиад гудам байгаа гэл ингээл тиймэрхүү мөр ярьсаал. Тэгээ нөгөө ихч маань олдгүй. Тэгээ яжсэн аа. За ихчээ би танд ерөөс ингээл ертөнцийн зүгээр зааж өгье. ертөнцийн зүгээр тэгж иргээд ингэж иргээд байг гэсэн чинь нөгөө ихч чи сүултээ бүр уймраад эмхтэн хүн чи ялангуяа зүгчиг болдгоо. Тэгснээ уурлаад чи одоо юу ч ертөнцийн зүгсэг юм лээ дээ. Зүгээр л хилчээчтэй гэдэг нэг амар уурлажсэн байхгүй юу. Тэгээд тэр нэг амар инээдтэй юм болж исэн. Тэгээд ер нь бол инээдтэй кейсүүд одоо маш их байна. Тэгэл да. Ярны бол одоо зөндөө эмэгтэйчүүд маань ерөнхийдөө бол энэ зүг чиг дээр бол хэцүү шттэ. Хэцүү шттэ тий. Тэгээ хоёр эмэгтэй хүн тэгээд хаяхгүй газар зүг чиг ярихаар тухайн үед бол юу болсныг төсөөлөхөд бол бас хэцүү сонсогдож байна. Тий, ингээл бараг л ингээл нэг ярихтаа 20 минут яриад за эргээд яриагаал хайлтаа 30 минут яриад ингээл бараг нэг 3 цаг юм болсон баг. Окей, за тухайн үед бол их л хөвгөлтэй болж ирсэн. Ертөнцийн зүгсэг юм билээ тэгээд амар ууралж исэн баггүй тэгээд. За тий, ертөнцийн зүг ярихгүй бол одоо юуны зүг ярихгүй. Юуны зүг ярих вэ тий. За. Окей. Чиний хувьд хамгийн том одоо хичээл болсон ч юм уу? Хамгийн том сургамж болсон тийм одоо дийл юу вэ те? Хамгийн их чамайг заастаа ингэж болохгүй юм байна шүү те. Энийг л яах хэрэгтэй юм байна шүү гэдэг нэг тийм тохиолдол ч юм уу те. Эсвэл дийл ч юм уу. За ер нь өндөр үнийн дүнтэй дийлүүл агентийн шансыг сордог доо. Тийм. Яг би энэ дээр дахиад нэг Сөүл плазагийн ярих гэдэг юм л та. Энэ дээр бол яг хөглөр яг нөгөө лист талтайгаа ингээ уулзаад байж хахад бол яг надад яг ингээл тэг $1 сая илүү гарвал чи яв гэсэн надад нэг санал ирсэн баг. А тэрэн дээр бол яг хөглөр хэрвээ би окей тгийж гэдэг юм уу те иймэрхүү саналыг хүлээж авсан бол тэр хүн намайг эхний удаа яг энэ дийл болоод өмөрхөд дараагийн удаа үнэлэхгүй ч байх юм уу иймэрхүү гарахсан баг. А тэрэн дээр бол яг хөглөр за яг илүү гарч байгаа одоо $100,000 гэсэн баг. За илүү гарч байгаа та $100,000 би бол яг авах ёстой шимтгэлээ. Яг журмын дагуу гэрээнийхээ дагуу аавна. А тэр илүү гарч байгаа мөнгийг бол та худалдаа авахчаас асаад өгвөл энд бол те бас happy байна. Аль аль тал нь нөгөө нэг сэтгэл ханамжтай худалдаа авалт сэтгэл ханамжтай те худалдаа хийчих юм бол эн чинь гоё дийл болно. Тэгэхээр би тэгж илүү гарсан мөнгөний авахгүй гэсэн байр суурьаа илэрхийлсэн. Тэгээ энэ дээр бол яг уу гэхээр хэлэх гээд байгаа юм нь үнэнч зөв шудраг байх хэрэгтэй. А тэггүй жоохон шунлын сэтэлтэйж байд юм уу юмхүү байдлаар ер нь бол их хол явахгүй дээ. Надад нэг тийм санал бол ирж исэн. Хэд дуудач ирж исэн. Тэгэхээр яг хөглөр хийх ёстой юм хийгээд авах ёстой ч одоо зарчмын дагуу хувь шимтгэл аваад явах нь агентын бол хамгийн зөв үйлдэл гэж би бодно. Тэгж л хэлэн дээ. За энэ одоо яг миний бодлоор ч гэсэн одоогийн Монголын агентуудын дунд үйлчлүүлэгчдийн дунд бүгээмэл гардаг хамгийн том этикийн асуудал гэж харагдаж байгаа тийм. А өөрөөр хэлэх юм бол нөгөө компаниг нь одоо орхиод агенттайгаа тохирох гэж оролддог тийм. За би чамд яах вэ тийм. Илүү орсноо чи авч гэдэг юм уу эсвэл тийм. Компанид хэлэхгүйгээр ингээд хоёулаа яг чи би чам шимтгэлээ шилжүүлсэн ч гэдэг юм уу тийм. Тэгээд энэ бол одоо энэ салбарыг одоо хамгийн их муухай болгож байгаа. Хамгийн их одоо бизнес хийж байгаа одоо брокеруудын тийм хамгийн их одоо урмыг хугалж байгаа тийм. А нөгөө талаас агентуудыг хамгийн их хордуулж байгаа. Ягдгүй чиний хэлгээр нөгөө нэг удаа ингээд авчиж болох юм шиг тийм. За ганц удаа ангичиж гэдэг юм уу тийм. Тэгээ энээсээ болоод нөгөө тийм чөтгөрийн тойрогт орчдөг тийм. Өөрөөр хэлбэл нэг л юм ёс зүйн зүйл хийгээд эхлэхээр тэгээд болдсон байна гэсэн ойлголт ингээд явдаг. Тэгэхээр нэг л өдөр тэр нь ил болдог. Тэгээд тэр хүн одоо нэр хүндээ хувьд тэ хувийн нэр хүнд болоо бизнесийн нэр хүндээ хувьд бол
ингээд одоо карьерийн хувьд бол сүрэл болж байгаа тийм. Яг уу яг нөгөө бизнес гэж харахгүй, ажил гэж харуул яг уу нэг удаа юм хоёр удаа болох юм шиг тэр хүн санагдах байх. Аста энэ хүн чинь дахиад энэ ажлаа олон жил тий урт хугацаанд хий гэж бодож ивэл мэдээж нөгөө худлаа ирсэн хэзээ нэг цагт баригддаг л ахгүй тий ядчил баригдахгүй явлаа гэхэд агентийн өөрийн сэтгэл зүй хэцүү. Яг тэгэхээр би нэг юм хийцэн шүү дээ гэж хэрвээ тэр хүн өөрөө зөв хүн бол тий бас нэг эвгүй сэтгэлтэй болчих штэ. Нэг гэмт хүн хэлбэлзэн гихчээр ажиллаач хийж чадахгүй, одоо офс дээр хийж чадахгүй бас нэг иймэрхүү асуудлууд гарна. Тэгэхээр зөвл явах хэрэгтэй, үнэн ч явах хэрэгтэй. Энд нэг бизнес гэж хараад урт удааны одоо 5 10 жилийн дараахыг харах хэрэгтэй байхгүй. Өнөө маргаашаа биш. Энэ талаар яг өмнө нь чи бас агентуудад бас нэлээд хэдэн удаа ярьжсэн тийм яг энэ кейсийг. Тэгээ нэг үг чи надад нөгөө санагдаад байна л та. Тэгээ надад ч гэсэн тэрийг бодохоор энэ яг ингэж юу н одоо агентууд бодож явах хэрэгтэй юм байна, бас хэлж явах хэрэгтэй юм байна гэсэн тийм. Тэгээ өөрөөр хэлэх юм бол чи нэг тиймэрхүү утгатай үг хэлсэн гэдэг ийжсэн шүү дээ. Захирлаа ингээд та бас хүмүүс удирдах ажиллаа тийм. Тийм учраас яг хуу ингээд нэг клиенттай тийм. Тэгээ тэрнээс хойш тэр клиент чинь ингээд чамд бүр итгэдэг болоод тэгээ байнгын үйлчлүүлэгч болсон гэдэг тийм. Тэгээ яг тэр үгээ нэг дахиж нэг энэ одоо сонсож байгаа хүмүүстээ хэлээд өгөөч. Яг бол айгүй чухал санагдсан надаа. Тийм тэр ингэсэн маань бас л ялгаагүй ингээл айгүй олон тооны үйл хөдлөлтөө. Тэгээд бүхэл бүтэн бас нэг уулуурхан компани захирал хүн байхгүй юу. Тэгээд яг ажиллаж дуусгаад бид нар инвойсоо явуулаад тий шимтгэлээ авах гэсэн чинь надад тэгж хэлсэн байхгүй. За өөрөө тэгэл чи дасандаа л авчирч тий надад нөт хэрэггүй гэд ингэсэн байхгүй. Тэгэхээр би яг хажууд нь суужсэн. За захирлаа та өөрөө тий удирдах төвшний хүн маш олон хүн ажилладаг тий таны нэг ажилтан иймэрхүү ёс зүйн үйлдэл хийвэл танд бас хэцүү шттэ. Би цаашдаас энэ ажлаа хийгээд явж юмар байна. Тэгэхээр албан ёсны албан ёсоор байсан дээр хаа та манай компани данс руу шилжүүлэхгүй бол биднээс санхүүгийн зохицуулах хороноос тий хяналт шалгалттай байдаг. Дараагийн удаа би дахиад ийм үйлдэл хийвэл надад ажиллах эрхч олдохгүй гэж хэлжсэн. Тэгээд тэр захирал надад юу ч хэлж чадаагүй. Окей. Би шилжүүлээгээд тэгээд ингээд шилжүүлээ. Тэгээд тэрнээс хойш юусоо төлбөр тооцоо ямар ч асуудалгүй ингээд өгөөд явдаг болчихсон. Тэгэхээр нэг биш удаан юм санал бол ирнэ. Энэ дээр агент өөрөө ёс зүйтэй. Ерөнхийдөө яг хийх систем хийе явуулаа зөв л гэж хэлэндээ. Тэгвэл бол тэгэл зөндөө санал ирнэ штэ. Тийм. Тэгэхээр наад чинь бол ингээд маш гоё түүх байхгүй. Үлгэр жишээ болох үстэй. Тэгэхээр тухайн хүний хувьд ч гэсэн одоо тухайн харилцагчийн хувьд ч гэсэн те эндээс айгүй том миний өдөр бол айгүй том мессеж авсан гэж бодож байна те. Нэрээ би бас удирдлага тийм удирдах төвшин хүмүүс удирдаад бизнес хийж байгаа. Миний нэг одоо манай компанид ажиллаж байгаа хүн хэрвээ те ингээд компанид мэддэггүйгээр ямар нэгэн одоо хуваараа ингэж харилцагчтай ийм одоо ашиг орлогын ийм оруул яах вэ гэдгийг тэр хүн бодсон байж те. Тэгээд тэрнээс хойш одоо яах вэ? Одоо чамайг үнэлсэн байна. Дээрээс нь энэ агентийн энэ бизнесийг бас үнэлсэн байна шүү дээ. Ингэж явах хэрэгтэй юм байна гэдэг. Тэгэхээр чиний хувьд бол зөвхөн өөрөө тэр одоо ширээн доогуур хийх саналыг аваагаас гадна тэнд бас нэг хүнийг одоо сургасан гэх юм уу те. Одоо яаж ажиллах хэрэгтэй ингээд өөрт нь ингээд өөрийнх нь аягүй гоё жишээгээр ойлгуулсан те. Тэгэхээр яг уу энэ үйл хөдлөлийн бизнес, агентийн бизнес, тэгээд брокер болоод агентийн энэ бизнес чинь маш их ихтгэлцэл дээр тулгуурладаг бизнес. Яг бүх бизнес ихтгэлцэл дээр тулгуурладаг л да. Гэхдээ энэ брокер болоод агентийн бизнес бол бүр их ихтгэлцэл дээр тулгуурладаг тийм. Яг бол бид нар хамтран ажиллах гэрээ байгуулдаг. За тэгээд яг одоо компани зүгээс брендинг юм уу, сургалт юм уу, технологи тийм, нэтворкинг энэ бүгдээрээ хангаад агент нь бизнесээ хийгээд ашиг аваадаг ийм л загвартай шүү дээ. Гэтэл бас тодорхой агентууд те одоо яг нөгөө хамтарч байгаа одоо брокертой мэдтгүүгээр ашиг орлогоо өөрлөг авах ийм кейс бол энэ салбарт бол байна те. За тэгэхээр энэ бол одоо яг энэ бизнесийг муухай болгож байгаа хамгийн гол зүйл ерөөсөө энэ багхгүй. Тэгээд хамгийн их хуваалт өгж байгаа те ялангуяа одоо чиний хөдөлмөрийг яг үнэлэх ёстой зарчмаар нь үнэлж байгаа энэ газарт бол чи тийм саналыг бүр хүлээж авахаас хүртэл те санаа зовмоор байгаа байхгүй юу? Яа одоо юу гэдэг чинь би яг тайлбарлахаар буруу тайлбарлаж магадгүй. Гэхдээ энд чиний хөдөлмөрийг 100% үнэлээд байна шүү дээ. Тэгэхэд чи энд те буруу аргаар
одоо хувийн дансанд авах ч юм уу, чимтгэл багасгах ч юм уу, тийм ямар ч чамд шаардлага байгаа юм байл гэж хэлмээр. Тэгэхээр агент нэг бүр те ялангуяа ийм үзэл бодолтой байж ийн агент гэдгийн маасаараа нэр хүнд бас цэвэрхэн болох гэж бодоод байгаа. Тэгэхээр яг уу энэ салбарт бол одоо 200-аад компани ажиллаж байгаа ба 2-3 мянгаад агентууд ажиллаж байгаа бах те. Тэгэхээр одоо агентууд яг л ийм зарчимтай, ёс зүйтэй байж иж энэ салбарын нэр хүнд өөрсдөө өснө, хүмүүс илүү хөгжүүлдэг болно те. Ийм болно. Тийм учраас үзэж байгаа бүх агентуудтай хэлэхэд те нэг удаагийн энэ шимтгэлийн орлогоор бити карьераа золиослоорой те. Тэгээ нэг удаагийн шимтгэл авч болно. Гэхдээ эн чинь хизээ нэгэн цагт ер нь бол тэгэл муу баригддаг те, илэрдэг. Тэр үед ингээд олон сайхан харилцаа, олон сайхан ихтгэлцэл дахин сэрэхгүйгээр нуруу унах шүү тий гэдгийг л хэлмээр байгаа. За энийг нэлээ сүүл ярих гэжсэн чи өөрөө ингээд дээш ингээд гуулгаад орчлаа окей тий. За цаашаа явъя тий. За үйл хөдлөлийн агент ихэд ер нь ямар зан чанартай хүмүүс илүү тохирох юм уу? Илүү давуу тал болдог гэж боддог вэ? За ер нь бол их сонсогч байх хэрэгтэй бол гэж би бол боддог. За сонсогч байх. Тийм. За тэгээд аливаа юмыг дандаа хоёр талаас нь харж үзэх хэрэгтэй гэж боддог. За олон талаас, хоёр талаас. At least хоёр талаас. Хоёр талаас тийм яах вэ гэхээр худалдаа авахчийн талаас, худалдаа авахчийн талаас. Тэгвэл нэг талыг баримтлах биш. Аль нэгний ирэх ашигын нэг тал орохгүй. Тийм. Яагаад тэгэхээр би бол ялангуяа шинэ одоо агентууд маш их зөвлөдөг юм нь юу гэхээр тухайн одоо харилцагчийн оронд чи заавал өөрийгөө тавьж үз гэдгийг бол би номер 1 хэлдэг. Яагаад тэгэхээр тэр хүн чинь нэг яарал нэг 2 өрөө байраа зарах гэж чамд өгж байгаа шүү дээ. Тэг гэтэл чи нэг яг тэр харилцагчийн үнгүүдэр нэг тавьдаг ч юм уу, фэйсбүүк дээр нэг тавьдаг ч юм уу, иймэрхүү байдлаар бол хэцүү. Тэр хүн өөрөө ч зарчна. Стил чи 2 өрөө байр зарах гэжсэн бол яах вэ гэдэг байр суурнаас дандаа харж үзэрэй гэж би хэлдэг. Хүн өөр хаймыг зарах гэвэл арай л сэтгэл гаргана да. Тэгэхээр энэ дэр сэтгэл яригадаад байгаа. Сэтгэлтэй байгаараа гэж хэлээд байгаа. Тэгэхээр маш олон л ерөнхийдөө зан чанар хэрэгтэй. Тэгээд сонсогч бай гэдэг нь ерөнхийдөө 80-20-ын зарчмыг би баримтлаж аягүй хэлдэг. Хит их өөрөө яриад ах тусам тэр хүнийг ойлгохгүй. Харилцагчаа 80% сонс, чи 20% яар. Тэгээд тодорхой хэдэн асуулт асуу. Нэг манай Парето зарчим байна тийм. Харилцагчаа сонс. Аль талд нь өөрийгөө байрлуулж үзгээ тийм. Тэгээд сэтгэлтэй бай гэж ийм 3 үгийг хэлсэн тийм. Сэтгэлтэй бай тийм. Яг хуу агентийн бизнес дээр нэг зүйлийг бол бас бид нэр байнга ярьдаг те чи сайн хүн байх тусам илүү ашиг олох ийм бизнес гэх те. За нэг удаагийн төрөний хэлгээр те яг ингээд комисшн авах гад ямиг ингээд гээс дутуу мэдээлэл өгöd хааж болно. Гэхдээ тэр бол урт насгүй. Сайн хүн байх тусмаа хүмүүс чамд улам их итдэг, улам илүү их бус хүмүүс санал болгодог, чиний бизнес хөгждөг ийм гоё бизнес гэх те. Одоо бидний бизнес чинь харилцагчаас харилцагч үүсдэг бизнес. Тэгэхээр нэг харилцагчтай чи үнэхээр сайхан сэтгэлд төрүүлсэн байх юм бол тэр хүн чинь найз нөхд ах トゥ амаатан садан те ерөөс өөрийнх нь танилын өрөө бүх болгонд л өөрөө чинь танилцуулж байдаг. Одоо гэхэд надад ч одоо осмоос хойш харилцаж байгаа 18 жил хамт ажиллаж байгаа нэг харилцагч байгаа. За ингээл те Ромаксаас ахуулаад харилцаж байгаа харилцагч байгаа. Нэг харилцагч маань яг үгээр стил дахиад харилцаал те дахиад байрны хэрэгцээ гардаг, үйл хөдлөлийн хэрэгцээ гардаг, ах トゥ амаатан садандаа танилцуулдаг. Тэгэхээр нөө харилцагчтай сайхан сэтгэл төрүүлээд өөрийгөө үнэлүүлсэн байхад чи дахиад шинэ харилцагч нэг хайгаад ах баг шаардлага байхгүй л гэж би бол үздэг штеп. За эндээс нэг зарчим гарч ирж байгаа тийм. Хэрвээ чамд байнгын харилцагч дахин өөрчлөж байгаа харилцагч байхгүй бол чи ажлаа муу хийж байна гэсэн үг тийм. Дандаа шинэ хүмүүстэй ажиллаад байвал чи бол муу сервис үзүүлж байна гэсэн үг тийм. Яг тэгвэл сэтгэл хангалуун байгаа сайн сервис авсан хүн бол эргээ заавал дахиж өөрчлүүлдэг. Зөвхөн өөрөө дахиж өөрчлүүлэхээс гадна найс нөхөд тэ танилцалтай ингээд санал болгодог тий. За тэгэхээр өөрийгөө яах вэ манай агентууд хэмжихний шалгуур нь одоо чамд одоо олон жил одоо байнгын харилцагч байна уу гэдгээ өөрөөсөө асуу. Гэнэ штэ. За дараагийн асуулт. За том дийл ингээд амжилтын дараа өөрийгөө яаж баярлуулдаг вэ? Яаж шагнадаг вэ? Тэ юу хийдэг вэ чи? За энийг бол би ерөөсөөр агент болсон цагаасаа л хэрэгжилж байгаа. Ер нь бол яг хөө гэхээр мэдээж маш их хөдөлмөрийн үр дүнд те энэ шимтгэл авч байгаа те өөрийнхөө цалин одоо урамшууллаа авч байгаа. Энэ тохиолдолд яадаг гэхээр нав осмод ажиллах байхад манай удирдлага хамгийн ихний шимтгэлийг тэр үед чинь ингэж карт байдггүй банкуд их ховор те шууд шимтгэлийг билүү гэдэг гэсэн байхгүй.
Ингээл оруулж ирэл ингээл шууд билүү гэдэг. Тэгэл кэшэр гэдэг. Тэгэл тэр их мөнгийг авчаал цөнгөндөө ячаал алдчих даа яачих даа гэл ингээл явдаг. Тэгээд ээж ихтаа надад нэг хамгийн ах тэгжилж ирсэн. За ер нь бол тий ихч вэ, багч вэ? Энэ одоо авсан тий шимтгэлийнхаа дээжээс өөртөө заавал нэг юм зориулж авч байгаараа том жижиг нь хамаагүй гэдэг. Би том дэлнээс бол өөртөө өнөртөө ус авдаг. Би өөр өнөртний амьд юм хоббитой. Жижиг дэлнээс бол өөртөө яаж иж аваад ямар нэг юм хэрэгцээтэй юм хамгийн түрүүнд авдаг. Өндөр үнийн дүнтэй ч бай, тий бага үнийн дүнтэй ч бай заавал одоо шимтгэлээсээ өөртөө хамгийн дээжээс нь юм авдаг. Энэ бол яг ч юм гэдэг юм бас их гоё сэтгэл хангалуун байх нэг үндэс. За хамгийн сүүлийн дийлнээс юу авсан өөртөө? Өнөртөө ус авсан. За хэдэн өнөртөө устай вэ? За ер нь бол одоо мэдгүй. Нэг олон дийл хийдэг хүн. Тэгэхээр одоо хэдэн ч өнөртөө ус. Тийм өнөртөө усны шилнүүд бол маш их байгаа. Одоо аль 7, 8 төрлийн өнөртөө ус байна. Тэгээд өнөртөө усанд л их дуртай. Том дийлнээс бол өнөртөө ус авах хэрэгтэй. За чи ер нь бол өнөртөө усны юу энэ төрлийн компанитайгаар хамтарч ажиллаж байгаа юм шиг тий. Окей. За түрүү яг хоо дурдгдсан байж магадгүй. Гэхдээ дахиад тодруулаа асуучих. Ер нь харилцагчтайгаа харилцах ч гэдэм үү таны яг алтан зарчим гэдэг ганцхан зүйлийг хэлгээвэл алтан дүрмч гэдэм үү те. Та юу хэлэх вэ? Дөрөв чимтэй давхардаж магадгүй. Ер нь зүгээр агентийн хувьд чиний хувьд ингээд алтан дүрм, алтан зарчим гэдэг юм уу те юу вэ? Ер нь л үнэн байгаараа л гэж би амар өөртөө ч гэсэн тодруулж хэлж байна. Яагаад тэгэхээр нөгөө агентууд уцаа аваагүйгээсээ болоод ч юм уу итгэвчүүл хийгээсээ болоод ч юм уу те харилцагч нэг хаа нэг худлаа ярих тохиолдол. Тэр нь дандаа явах үсээ дандаа л нөгөө харилцагчдын ивүү сэтгэл төрүүлдэг. Үнэхээр үйл ажиллагаа явуулж чадаагүй бол тэрийг л хэлэх ёстой. Амжаагүй маа би энэ 7 хоногт амжаагүй би одоо нэг үзээтгэе гэдэг ч юм уу. Үзүүлэх байсан миний цаг үнэхээр ингэж тараад гисэн юм а гэдэг. Ер нь үнэн байх л ер нь ягаад ч юм дараа нь те илүү амар санагддаг. Дахин дахин худлаа ярих шаардлага. Тийм, дахин нэг худлаа ярьчвал нөгөөдгөөс ахуулаад ургуулаад дахиад худлаа ярих шаардлага гарна. Тэгэхээр үнэн байх л айгүй ер нь бол зөв юм шиг санагддаг. Одоо өндөр үнийн дүнтэй ингээд заруулах гээд байна гэж бас тэгдэг штэ. Энэ дээр за яг хөө тэр харилцагчийн үнэн дээр аваад хэсэг ажиллаад үз. Тэгээ болохгүй бол буулгах гэж биелдэг байхгүй. Тэгэхгүй нөгөө агентууд нь өндөр үнийн дүн дээр нь авчдаг. Эсвэл ямар ч үйл ажиллагаа явуулаагүй жиж дуудагдаж чинь одоо нэг хүнд үзүүлэх гэж юм ч гэдэг юм уу. Эсвэл бол нэг агентаа авчижаал те би хүнд үзүүлэх гэж байна гэдэг юм. Энд ч бас стил нэг юм буруу ойлголт яваад байгаа байхгүй. За. Тэгэхээр үнэн байгаараа л гэж юу юм бол хэлнэ. Ажлаагааг бол хийгээгүй л хэлэлтэй дараа нь харин тэрийг давтахгүйгээр яг үнэн бод ажиллаа гэдэг явах юм зөв. За одоо нэг хэсэг агентуудын донд бүр ийм юм байсан шүү дээ. Өөрөөсөө нөгөө агент мөртлөө харилцагч гэж. Тийм. Тэр чинь хамгийн буруу. Одоо эсвэл нэг агенттай худалдаа өгч гэж хэлээд одоо гэрээ хийдэг ч юм уу те. За энэ минь бол одоо гайг болсон юм уу яасан мэдгүй. Тийм харцангуй гайг болсон шүү дээ. Одоо агентуудтай бол огт ингэж болохгүй шүү гэж хэлдэг те. Энэ бол эхнээсээ л залилан гэлээ. Маа нэг агент намайг сонсголон дээр нэг объектаа хоёлаа үзээдгээ чи энэ дээр нэг commercial дээр ажилладаг юм чи найстаа нэг туслаад өгөөч гээл битээр тийшээ цуг явж ийсэн. Тэгсэн чи нөгөө листтэй хэлж ийна манай агент. Би яг хажууд нь цуг явж шээ. Нөгөөтг нь хуцаар яриа. Аха би одоо ингээл нэг хүнтэй очиж ийна. Агүй хүнч гэжтэй нэг агент гэж юу. Тэгээ би бүр шоксон байхгүй. Би одоо хүн биш юм болцсон юм байна л да. Би агент юм байна л да гэж ярьж байсан. Тэр яг бас нийттэй юм байсан. Тэгэхээр нөгөө яг үнэ хэлэх хэрэгтэй байхгүй тий. Агентаа зэрэг гэдэг шиг болсон байж тээ. Тийм болсон шүү дээ тий. Тэгэхээр нөгөө агентаа дагуулад очиж байгаа л агентаа дагуулад очиж байгаа л хэлэх хэрэгтэй байхгүй юу. За одоо бол ер нь тэгэл худлаа яхаараа ер нь эзэрийн цагт мэддэгхээр тэгэл хүн нэр хүндгүй үнцэнгүй болдог те. За ангийн ийм гол энэ бол алтан зарчим те. Үннээрээ бай, үннээ хэл те. За одоо ингээд ер нь сүүлийн хэлэн асуулт явж байна. Ер нь цаг хэд болж байна? 45 минут. За хоёулаа бас нэлээд ярьсан биш үү? Харин тийм ба штэ. Их л хурдан ярих шиг 45 болсон шүү те. Бас хурдан яриа те. За ер нь Монголын одоо энэ агентуудын хувьд одоо гол анхаарах ёстой зүйлийг чи юу гэж харж байна? Ер нь бид нэр юун дээр алдаад байна ч гэдэг юм уу те. Энэ бөөнөр одоо нэлээд бид нар салбарын хувьд агентуудын хувьд юун дээр одоо анхаарах ёстой вэ? Яг Монголын нөхцөлд ямар асуудал байна гэж үзэж байна? За ерөнхийдөө нийт массаар нь ярих юм бол нөгөө агент гэдгийг ч одоо яг харилцагч нар нийтээр хүлээж авах та нөгөө change гэдэг юугаар нь авих хүлээж авдаг. Энд чинь стил агентаас нь л өөрөөс нь гарч байгаа байхгүй юу? Зах зээлийн одоо хамгийн наадсахын үнэлгээ байхгүйгээс болж нөгөө тухайн одоо клиентийн үнэн дээр авдаг. Тэгээд тэрэн дээрээ ажиллаж чадахгүйгээс болоод ч юм уу шимтгэлээ нэмэх гэсэн асуудлууд гаргаж ирдэг. Энэ маань өөрөө чи зах зээлийн судалгаа хийгээгүйсэл болж байгаа байхгүй юу? Тэгэхээр
чи бизнес хийж гин, чи санхүүтэй холбоотой ажил хийж гин, хамгийн түрүүнд очиж лист авах гэж бол ядчил те дундаж үнийн судалгаатай очих хэрэгтэй байхгүй юу? За. Тийм. Тэгэхээр өөрийн гэсэн судалгаатай, зах зах зээлийн судалгаатай л очих хэрэгтэй. Тэгжээж бид нар яг үгээр change гэдэг нэрээс одоо багц гисэн гарах юм болов. Шимтгэлээ нэмдэг гэхээр л ингээл нэг үн хөрөгдүүлдэг гэдэг л одоо ярианууд гадуур маш их байдаг учраас. За тэгэхээр мэдээж үнийн судалгаатай очих ёстой. Тэгээ мэрэгжлийн байх ёстой. Зүгээр нэг ажил биш те юу гэдэг чинь нэг зараа ачи гэсэн сэтгүүтэй биш, мэрэгжлийн байх ёстой. За, саяны хэсгийг жоон тодруулчих те. Ер нь одоо зах зээл дээр бол одоо иргэдийн дунд бол тийм ойлголт байгаа шүү дээ. Агентууд үн нэмдэг. За, энэ нь юу вэ гэхээр олон агент зах зээлийн судалгаагүйгээсээ болоод зүгээр очиод би одоо үнэн дээр чинь нэмж зараад комисшн авчиж гэдэг юм уу те. Эсвэл нөгөө харилцагч гэсэн те. Чи өөрөө комисшн нэмээд зарагчдаг. Яг энийг хүлээж авч байгаа бол үнийн өсөлтөнд хувь нэмрээ оруулж байгаа нь үнэн болчихж байгаа байхгүй. Тэгээ энэ юунаас болж байгаа нэхлээр туршлагагүй агентуудаас нь өөрөөс нь болж байна. Тэгэхээр яг хуу туршлагатай мэрэгжлийн агентууд бол түрүү мэрэгжлийн бай гэсэн шүү дээ. Зах зээлийн судалгаатай очоод за таны байр бол ингэж зарагдах юм байна гэдгийг хэлээд надтай ажилласнараа би таны цагийг, мөнгийг, стрессийг, эрсдлийг хамгаалж өгнө гэдгийг ойлгуулаад тэрнийхээ төлбөрийг авч байгаамаа гэдгийг л ойлгуулах ёстой хүн шүү дээ. Гэтэл агентууд маань өөрсдөө яг ченчийг ажилладаг. Би энэ дээр комисшноо нэмээд тань зараад өгье. Эн чинь бол маш буруу асуудал байхгүй юу? Энээс болоод үнийн өргөдлөнд одоо нөлөөлж байгаа нь тодорхой хэмжээнд үнэн, нөгөө талаас өөрсдөө ченчийг хандж чинь гэсэн үг шүү дээ. Одоо яг хөө шинэ агентууд бол яг үнийн судалгаа бол үнэхээр бас хийж чадахгүй тохиолдол гарна. Энэ тохиолдолд би бас нэг юм зөвлөгөө ч юм уу маяг юм хэлдэг байхгүй юу? Үнэхээр чи тэр үнийн судалгааг хийж өгч чадахгүй болвол за би таны ямар ч гэсэн листний мэдээллийг авчия, зураг авчия. Манайх тусгай үнэлгээний юм баг хамт олон байдгиймаа гэж хэлээд эндээсээ ирээд зах зээлийн судалгаа гаргаад туршлагатай агентуудтайгаа ярилцаад тэгээд үнийн саналаас хэлж болох нэг юм бариад байгаа байхгүй юу. Тэгэхгүйгээр нөгөө сандардаг ч юм уу яадаг ч юм те тэр нөгөө харилцагчийн аманд ороод яг тэр үнээр нь авчдаг сквал тэрэн дээр шимтгэлээ нэмдэг асуудлууд байдаг. Тэгэхээр манай шинэ агентууд ялангуяа те үнэлгээгээ хэлэх боломжгүй болвол бид нар тусгай үнэлгээний багтаа байдаг. Ирээд энэ чинээсээ судалгаан дээрээ суугаад агентуудтайгаа ярилцж чад үнэлгээл бас нэг юм боломж байгаа штэ. Тэрийг бас би хэлмээр байдсан шүү. За тэгэл түрүүний хэлдгээр нөгөө үннээрээ бай те өөрөө чадахгүй бол надаа ингээд өөр одоо чадвартай хүмүүс баг байгаа гэдгийг хэлээд ажиллах нь шүү. Тэгээд ажиллах нь зөв гэж бодсон. За ингээд одоо баг хамгийн сүүлийн асуулт болж байна уу да. За ер нь энэ салбарыг сонирхож байгаа өөр одоо ажил бизнес мэргэжилтэй тэгтээ одоо үйл хөдлөлийн агентийн ажлыг сонирхож байгаа те бодож байгаа энэ хүмүүс тандаад одоо юу гэж хэлмээр. За мэдээж одоо юу гэдгийг те ямар ч газар чи ямар ч төрлийн ажил хийсэн цаг хугацаа ялгаагүй явж идэг өнгөрчл байдаг өдөр хоног өнгөрчл байдаг. Гэхдээ энэний цаана үн цэн гэдэг юм амар чухал байдаг байхгүй. Чи энд ч ажилласан хоног өдөр өнгөрнө, энд ч ажилласан хоног өдөр өнгөрнө. За энд чи стилтэй тодорхой хэмжээний цалинтай гэрээгээр хуруугаа уншуулад явах уу? Энд чи хөгжөөд илүү үн цэнэм те өсгөөд илүү одоо юу гэдгийг хаац жаргалтайгаар одоо ажиллаа хийх үү гэдэг нэг юм сонголт байгаа. Бүх хүмүүсийн одоо амьдрал сонголт гэдэгтэй адилхан. Тэгэхээр зөв сонголтоо хийгээрээ зөв газараа байгаараа тий бизнесийн ерөнхийдөө хамгийн одоо ориглол нь бие хөдлөлийн одоо бизнес гэж үздэг. Бүхэл худалдаа адилхан шүү дээ зарчмын хувьд. Нэг бал зарсан ч гэсэн чи энэ маркетингийг хийн тий цаг хугацаа зарцуулна, хөрөнгө оруулалт хийн. Тэгэхээр яг тэрнтэй адилхан цаг хугацаагаа энэ зарцуулаад илүү өндөр өгөөчтэй л одоо ажиллаарай л гэж санал болгож хэлэндээ. За би дээрэс нэмээд хэлэхэд энэ бизнес бол агентийн бизнес бол хамгийн бага зарлаар хамгийн өндөр ашиг болцоотой юм бизнес буюу одоо залуучуудын хувьд бол одоо хамгийн тохирох бизнес гэж харж байгаа тийм. За тэгээд энийг одоо манай өөрөө маань тодруулж хэлж байгаа шиг ба тийм. За ингээ миний асуултууд дууслаа. Тэгээ одоо бүх ярилцлагын одоо хамгийн сүүлд хэлдэг үгийг хэлээ тийм. Одоо миний асуугаагүй. Таны одоо бас хэлье гэж бодож байгаа зүйл байвал одоо энэ таны цаг байна. За яг одоо нийт агентуудтай л бас хандаж хэлье да. Ер нь бол одоо бизнестэй яг одоо юу гэдгийг
цагаа зарцуулаад энийг ажил биш бизнес л гэж хараарай л гэж хэлмээр байна. Тэгэхгүй хүмүүс чи юу гэдэг юм гэхээр за би нэг ийм ажилд орсон ч гэдэг юм уу те. Иймэрхүү байдлаар хүлээж авал эн чинь бас нэг урт хугацаанд ярихдаггүй баг. Тэгэхээр ажил биш бид нар бизнес хийж байгаа шүү л гэж хэлмээр байна да. За ингээд өөрөө маш их баярлалаа. За тэгээд өнөөдөр энэ ярилцлагыг сонссон, за ирээдүйд сонсох бүх агентуудаа бас амжилт хүсье. За тэгээд саяны ярилцлагуудаас та бүхэн өөрийнхөө тий бас сонирхолтой сэдв одоо мэдлэгийг бол хүлээж авсан байхаа гэж бодож байна. Тэгээ өнөөдөр ингээд 4 сарын KV Mongolia-гийн одоо ток шоугаар лайв шоугаар манай KV Mongolia-гийн одоо шилдэг агентийн нэг одоо салбарын одоо ветеран гэж ярьдаг те одоо анхны агентуудын нэг өөрийн төвөө маань оролцлоо. Бас KV Mongolia-гийн агентийн удирдлагын зөвлөлөөр 2025 онд ажиллаж байгаа. За тэгээд Кайпер за ийм агент байна. Тэгээд цав цаваар ирсэнд бас баярлалаа. Баярлалаа. За тэгээд миний баярлалаа. За миний би намайг Одсон гэдэг KV Mongolia-гийн франчайз эзэмшигч. За тэгээд агентуудтайгаа ингэж ярилцаж суух маш их дуртай. Тэгээд цаашдаа олон жил, олон сар хамтдаа ингэж ярилцсанаа гэж найдаж байна. Та бүхэнд баярлалаа, амжилт хүсье. Баярлалаа. За. Окей. Баярлалаа. Амжилт хүсье. хүсье. За.